За энэ төр ороотой холбоотой энэ хуулийн танилцуулга дээр одоо логикийн айгуу доголдолтой зүйлсүүд байна. Улсын хурлын олонхыг бүрдүүлж буй улс төрийн хүчин хянан шалгах төр орооны олонхыг бүрдүүлэхийн зэрэгцээ төр орооны даргыг олонхоо сонгож байгаа явдал нь төр ороо байгуулсан ач холбогдлыг бууруулж байна гэдэг ийм одоо айгуу аюултай дүгнэлтийг би оруулж болохгүй гэж бодож байна. Ер нь энэ хууль өөрөө ганц одоо зүйлийг л өөрчлөгч штэ төр орооны даргыг заавал цөөнхийн бүлгийн төлөөллөөс болох ёстой гэдэг ийм одоо хитрхи явцуу улс төрийн ойлголт оруулж ирж байна. Одоо бүгдөө энэ 126 гишүүнтэй энэ шинэ парламентод одоо жоохон bipartisan гэж ярьдэн штэ жоохон эрүүл ухаантай юмыг ингэж хитрхи улс төржиж харж олонх цөөнх гэлтгүүгээр эрүүл ухаанаар хармаар байна. Өмнөх улсын хурал дээр одоо сайн номин чимэг гишүүн хэллээ. Энэ хуулийг одоо боловсруулж байхаас нь ахуулаад одоо ажиллаж исэн. Яг л одоо олонх байхдаа л олон асуудал дээр шүгэл үлээж төр хороонууд байгуулсан шүү дээ. Одоо эмийн сонсгол, хөгжлийн банк, нүүрс гих мэтчлэн. За энэний үр дүнтэй байсан эсэх талаарх асуудлууд хэрхэн илүү үр дүнтэй болох вэ гэдэг зүйлсийг ярьж болно. Тэр бол тэгтээ төр хорооны дарга олонхоос байсантай огт хамаагүй зүйл гэж би бодож байна. Эргээд заавал цөөнхийн бүлгээс дарга байна гэдэг бол тэр төр хороонд байгаа гишүүдийн эрхийг зөрчиж байна. Тэр төр хороонд байгаа гишүүд улсын хурлаар батлагдаад тэд нар өөрсдөө дотроосоо дарга сонгох бүрэн эрхтэй. Тэгэхээр тэдний эрхийг зөрчиж байгаа явдал гэж үзэж байгаа учраас би энийг дэмжихгүй байгаа. Харин магадгүй санаачлагч нь дарга нь байна гэвэл сая сандаг очир гишүүний хэлсэн чинь дэмжиж болж байна. Өнөөдөр жишээлбэл Батнайрамдал гишүүн оюутлогын асуудал дээр төр хороо байгуулахыг онцлогтой холбоотой ингээд санаачлаад явж байна. Тэр хүн энэ дээрээ мэдлэгтэй, чадвартай, улс төрийн зориг гаргаад ингээд явж байхад заавал цөөнхийн бүлгээс ингээд ахална гэдэг бол тэр хүний эрхийг зөрчин эргээд хилэлцэж байгаа асуудал нь хамгийн сайн одоо чадвартай хамгийн энэний төлөө бас зүтгэж байгаа хүний нөгөө гишүүний эрхийг нь би халдж гин гэж үзэж байгаа учраас дэмжихгүй байгаа. Гэхдээ зарим нь бас энийг одоо зарчмын зөрүүтэй саналаар энийг хилцүүлэхдээ өөрчилж болно гэдэг. Гэхдээ энэ оруулж байгаа өөрчлөлтөөр ганцхан зүйлтэй байхгүй юу? Тэрийг нь өөрчлөх гэж байгаа бол энийг хилцээд яах юм бэ? Буцаагаад та бүхэн энийг санаачлагчийн өөрчлөлт ороод ирүүл болж байна. Ганцхан зүйлтэй асуудлыг орчоод энийг нь агуулгыг нь ороод хэдүүлээ өөрчилж болно гэх юм бол энийг хилцгийг дэмий баха гэж бодож байна. Бид нар бас одоо улсын хурлын гишүүн гэдгийг зөвхөн аль нэг нам гэж харахгүйгээр ард түмний төлөөлөл гэж харах ёстой шүү. Тэр гишүүдийнхаа эрхийг нь зөрчихгүй байх. Тэр төр хороог санаачилж байгаа гишүүн, тэр төр хорооны бүрэлдэхүүнд орж байгаа, энийг даргаараа сонгох гэж байгаа эдгээр гишүүдийн одоо эрхийг нь зөрчиж болохгүй гэсэн үндсэлтэйгээр энэ нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй байна.